Сайн байцгаана уу? За ингээд сахлын будаг ашиглан би яаж хөмсгөө буддаг талаараа та хэдтэйгээ хуваалцъя. За энэ будаг нь өөрөө нүүр найрсан зориулагдсан болохоор ямар нэгэн харшил өгдөггүй, хор нүлээ айгүй багтай би бас урд нь хэрглэж исэн. Тэгээд ер нь хөмсгөө шивүүлэх дургүй ингээд янз янзын хэлбэрт оруулж бодох дуртай охтууд байвал туршаад үзээрэй. Тэгэд бэлэгээ өмсөөд гарынхаа арсыг хамгаалж идэхгүй бол дараа нь бас халтар болчихвол арилахгүй. Миний хөмсөг айгүй бүдгэн. Бараг хөмсөггүй дээ. Тэгээд энэ будгаар ингээд будчихаар нэг сардаа ямар ч байсан хөмсгөө нэг будах шаардлага байдгүй. Хөмсгөнийхөө эргэн тойрныг хамгаалаад вазелин түрхчихье. За энэ будгаа хаанаас авсан бэ гэвэл гоо сайхны дэлгүүрүүдэд ер нь байгаа байх. Би Австрали улсад байдаг болохоор Chemist Warehouse-аас авсан. За ингээд эргэн тойрныхаа арсанд сайхан вазелин түрхэж өгөөд дараа нь бас янз бүрийн байдлаар энэ тэнд халтар болчихвол арилахгүй. Гадуур явж байгаад орж ирсэн бүр амар ядарсан. Царайтай гэхдээ энэ видеого хийчихье гэж бодлоо. За хэдүүлээ хамтдаа будгаа найруулцгаая. Яг өөрийнхөө хэрэглэгдэх хэмжээгээр баг-багыг аваад тэгээд хутгах чинь гэсэн үг. Ямар ч байсан энэ будгийг ингээд хачгаар айгүй хэрэгжилж ийсэ би бараг жил хэрэгжилж ийсэн баха. 2 жилийн өмнө би яг хэрэгжилж үзчихсэн. Жил хэрэгэлсэн гэж бодож байна. За ийм өнгөтэй хэрэг байгаа. Би ийм жижигхэн багс хэрэгэлж ихтгийн аюу амар байдаг. Тэгээд сайхан хольж готгож өгөөд. За одоо эхлээд хэдүүлээ хүсээ будцгаая. Хүсийг нь будъя. За ингээд сайхан хүсээ чигэд будаж өгөөд дараа нь хөмсгний ийм нарийнхан багсаар яг хэлбэрт оруулаад детальчлаад touch up хийчихнэ гэсэн үг. Наривчлаад будчихна. Тэгээд сайхан хөвөнгөөр цэвэрлж аваад өө сэвэн цэвэрлээд. За ерөнхийдөө бол нэг 1 минут болол харлаад эхэлдэг. Одоо миний зүүн талын өмсөг аль хэзээний харалцсан байгааз. Тэгээд 2 минут болоод би урд хэсгийн арчаад авчихдаг гэсэн үг. Тэгвэл нэг хитрхи хар болчихно. За ингээд 5 минутын дараа нотой алчураар арчаад авчихна. Ингээл амар гоё. Маш амархан ингээл айгүй гоё хөмсгтэй болчихдог. За ингээд гоё хөмсгтэй болчихлаа. Одоо энэ дээр нэг 2-3-7 хоногтой бол би дахиж хөмсгөө будах шаардлагагүй гэсэн үг. За та хэд гэрэлд харуулъя. Гэрэлд харуулах юм бол яг ийм харагдаж байна. Орос. Nice. Рэгүү гаргажаад ингээл байлаа. Туршаад үзээрэй. Хамт байсанд баярлалаа. Bye bye.